Би хавдан гэртээ залрах төгсөн хоо. Тэгэхээр өөрийнхөө насан туршаа зовж явж хураасан нийт хөрөнгөө найдвартай хүний гарт өгөөд өгөх гэж бодсон юм. Энийг л ойлгож өгөхгүй. Та арай надаар тоглоод байгаа юм шиг үстэй. Амастаа. Миний хөрөнгийг аваад явхад охины маань ухаан болж ирвэ. Тэгээд ч өөрөө бас энэ ажилд нэг сонирхол байхгүй. Тэгээд таны бүхий л ажил амьдралаа зориулж, хөрөмтлүүлж хураасан хөрөнгийг та өөрөө намайг залгамжлаач гэж хэлэх гээд байна уу? Ээж минь хэлдэг байсан. Баян хүнийг засвардвал ичгтэй ямааны гарцтай гэж сургаж баян цагтдаг байсан. Ичмэг намайг засвардаж гэв шүү дээ. Тийм ээ. Би зүгээр чамд дурсуух гэсэн. Уучлаарай захирлаа. Би таны энэ саналыг хүлээж авч чадахгүй. Яагаад? Хүн бүхэндээ бодох бол заяагаад байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Би бүрний ухамсарлаж байна. Та намайг уучлаарай. Би өөрийнхөө зорьсон зорилгын төлөө аливаа зүйлээс хөрөнгө мөнгө гарч ирсэнгүй. Тэгч бодож яваагүй. Өгөн чамайг зорилгондоо хүрэхэд чинь миний эсвэл улсын нийт элбэг хөлдөх юм аа. Захирлаа, намайг уучлаарай. Би одоо ингэж явахгүй болохгүй. Танаас хөлцлөөч. Чи юу яриад байгаа юм? Найзыг чинь хоосон хүмүүс ямар хүчтэй болохыг чи эртээд хараа үйд. Би одоо тэднийг дийлэхгүй. Тэд ч надаас айхгүй. Тэгэхээр миний цуглуулсан хөрөнгийн хүчээр чи харин тэднийг устгаж болно. Тийм боломж бий. Тэдний хинбэ гэдгийг би чамд дараа хэлнэ. Би тэднийг хинбэ гэдгийг бас ямар учраас миний найзыг хөнөөсөн бэ гэдгийг ерөнхийд нь гадарлаж байгаа. Тэгэхээр чи тэднээс айхгүй байна уу? Тэдний дэвд бол чи өрдөөд нэг жирийн хөт хорхойж юм шүү дээ. Хүн бол хүн байдаг. Та бидээ санаа зов. Би чинь өөрийнхөө хүрий гэсэн газраа хурж зорьсондоо зогсолтгүйгээр зүтгэж чаддаг зөрүүд зүтгүүрийн зүтгүүр шүү дээ. Ойлгож байна. Чи тэгэхээр ширүүн болон тэдний цаана байгаа хүмүүсийг мэдж байгаа юм аа. Тийм ээ. Ямар ч том толгойтой бас хичнээн ч толгойтой мангас байсан би яахгүй. Гагцгүй миний найзыг хөнөөсөн тэр нөхрийг олж шудраг шүүхийн өмнө аваачиж байж л миний санаа сайн нэг амар. Би ойлгож байна. Тагра нөгөө юм авчаад энэ алтан толгойд өгч. Та энийг үзтээ. Энэ юу юм бол? Манай мая дээрээ нэг ахтай байсан юм. Тэр хүмүүс төрөлхийн зүрхний гажигтай төрөөд 3 настай байхдаа хагалгаа хийх ёстой байсан. Бид надад зүгээр юм. Анжагума наадхага гайгүй сайн унш танилцаарай. Наадах чи миний насны мөрөөдөл байгаа юм. Төрхний өвчтөй хүүхдүүд төрөлхийн гажигтай нясахсыг эмчлэх хамгийн сүүлийн тоног хөрөмжтэй эмнэлэг
бахир дутуу ор хоронгүй хөгшдгийг соёлох газар тэр байтугай айхын дундсан залуучуудыг эмчлэх ийж бүрэн эмхээ зохицолбор хотхон байгуулах төсөл байгаа юм. Харамсалтай нь энийг хийлгэж чадахгүй юм байна. Манай санхүүгийн группээс тусгаарлах компаниудын жагсаалтыг алтан толгойд гаргаж өгөөрэй. Ойлголоо. Тэгэхдээ тэд энэ улааны ордны дэгэд бол юу ч бишээ. Энэ ордоор тэр хотхоныг олон 10 жил ажиллуулж монголчуудад айл бүрт тусламж хүргэх тийм мөрөөдөл надад байсан. Гэхдээ миний нас хүч байлаа. Хаагүй ингэж явдаа. Наатахаа сайн уншаад судлаад бодож яваад хариу өгнө үстэй. Тэгээ шийдвэрээ хурдан гаргахыг бодоорой. Надад хорон дүрмтэй байгаа гэдгийг мэдээ мартаарай. Бид шашин барахгүй нэ. Та бий бодоорой. За, яваа шүү дээ. МФ гэж юуны төвчсөн нэр? Захирлын хүүг Монгол хүү гэдэг байсан. Захирал бурхан болсон хүүгийнхаа нэрийг хэлж зүрхэлдэггүй учраас МФ гэж тавчилсан хэргэлтэй. Монгол хүү гинэ. Монгол хүү тэгээд хастайг мань аврах юм биз дээ. Уучлаарай. Юм хэлсэн үү та? Үгүй ээ. Би одоо ингэж өөрөө гараа авчих. Та намайг гаргаж өгч шаардлагагүй. Болгоомжтой яваарай. Та нааштай хариухыг өдөр. Хэрвээ энэ бүгд үнэн бол би заавал нааштай хариу. Зааш. Монгол хүү зохицолбор төсөл юм. Энэ юу төсөл юм бол? Харин тийм энэ юу юм бэ? Багш нэг хэд оног алга болж байгаа бол амар гой газар бодож дуудаад энийг юу болоод байгаа хаа? За, олон юм. Хоёр дэрсээс хөстөө. Гэвч авчиж. Аа шүүд. Яг гой тараач шүү. Аа. Хамгийн гол нь хувц гэдэг чинь цэвэрхэн хэрэггүй байх хэрэгтэй шүү дээ. Харин яхаа хувцс яг энэ ер нь юу болоод байгаа байхаа. Энэ газар бас энэ бидэрт костюм өгсөн. Энийг нэр арай буцаагаад авчих юм шүү. Буцаагаад авахгүй. Багш өөрөө ирж байгаа бүгдийг тайлбарлах мэдсэн. Өнөөдрөөс эхлээд өдөр бүр ийм хоц юмсан шүү дээ. Өдөр бүрөө. Тэгэхээр жааха илэгч юм шүү. Харин костюм. Ээлжиж өмсөөл илэгдэхгүй шүү дээ. Яаж ээлж өмсгөх? Ингээд өмсгөө. Аа? Тэгтээ байж та чи. Ээлжих гэдэг чинь кабин костюм өгнө гэсэн үг байхгүй тий? Ганцыг ч зөндөө одныг авчих واخа. Алханы. Өдөр болгон юм костюм өмсөд Годамжаараа үнэн баавар дарагдах бэ. Яасаа траад өгдөг. Одоо огтоо зүгээр ойлгохгүй. Огтоо яг зүгээр ойлгохгүй нэр шүү. Огтоо зүгээр ойлгохгүй. Яг Годамжаараа чигүүд дагуулж хараа. Тэгвэл өөр хайс чи биш ээ. Цаатлаа тоомсог шиг найс. Яа! Үгүй. Чамаг ер нь костюм өмсөн байдаг чи буусан ч таахгүй шүү дээ. Чамаг онгоц унсан байсан ч огтоо нүднийхээ булаагаар ялаахгүй заяа. Юу нэг үг гэдэг юм бэ? Чи яагаад вэ? Чи яагаад вэ? Костюм байгаа бол чамаг зүгээр их гээд байхгүй юу? Өө тайлч л да. Хаач их хөтөж байгаа тоглож чинь гэж бодгоо. Ой болоо шүү дээ. Хоёр дандаа яхах юм гэж хэлдэг. Болтооч юм. Аргач хүмүүс. Байгууллагын нэрийг боддгоо мэхэд багшийнхаа нэрийг бодож болдгоо юм. Харин табуг. Чи өөрөө охтуудыг янз янзаар хэлээд байдаг үстэй морьцоор гээд
энэ байж бас октод тоон маа. Хоёр ингэж алчсанжихаар на зангиа мингээ галхтай ганцлаа зүгж ийсэн. Тийм шүү дээ. Чод ингэж гадналаар мэддэг болов. Харин энэ хач байдаг аа. Анх удаа л костюм өмсөж байгаа шүү дээ. Энийг яаж ангидхаач мэддэггүй. Зангийн юу яаж ангиддаг юм баха. Мэдчихгүй. Ямар ч юм гадналаар мэддэг тийм. Тийм шүү дээ. Нэг санаардаг. Цац. Хата урд костюм өмсөжсэн үү? Би ч гэсэн амьдралдаа өмсөж байгаа юм уу? Би ч таарыг бодвол тэгвэл урд нэг удаа өмсөжсэн байна. Хотлоор чи дэг өчөө өмсчихсэн. Өмсөжсэн чи би 10 дугаар төгсөж илтээ. Онхны хоёроор аавын ганц цайны костюм өмссөн. Ч жоохон томцсон байсан болохоос гоё харагдсан л та. Ой, тэр чи хүний юмар хүйтгэх гэдэг байхгүй. Харин одоо эн чинь бол яг бидний өмчихгүй. Яа, яг одоо энэ чигээр бидний гэж. Одоо гуруулаа гарч. Үүнд зураг авсан. Тэгээ зургийг хард бид гурийн хамгийн анхны костюм гэд онсарын бичиж. Би ямар харагч байна? Гоё гэж байна. Харин ахын яаж юм? Та ястаа гоё харагч байна. Ястаа гоё. Та яг Солонгосын мафта кинонд дэр гарч Гойна. Биш октод яарсан дээ. Мэдгүй одоо ирэх байхаа. Октод нэг явсан дээ. Тийм. энэ үлэн дээр яваад байгаа юм шиг. Бид юу болоод байна? За. Сайн байна даа. Та намайг дуудсан уу? Хүссэн чи сайн юу? Чамтай ядуулж авцааваа. Чи ямар маа хэл хажаамтай утгаа юу? Юу хийсэн мэдчихэв үү? Гэхдээ дараа би сая төв орооны орлогч нарын гурал дээр сууж байгаад хайх тутад дуулаад сан банд